Эсхий дүүрхтэн үзүүлж байна. За сураг тарган сайхан үлдэж гин үү? Сайхан үлдэж гин үү? Сайн явж гин үү та? Тавлаг сайн явж байна. Сайхан үлдэж байна. За энэ ажил албан өндөр. Сайхан үйл гарч байна. Энэ жил сайхан үйл гарч байна бас. Энэ жил жоохон юу ихтэй, цас ихтэй. Малчт маань ер нь жоохон оторлох маягтай. Тий. Отрын бүс руугаа. Тий. Отодоо гарцсан байна. Өглөөний нарыг сайхан өдөө гарч байгааг харах бас сайхан шүү те. Тий, энэ манай 90 сумын 1-р огийн нарийн өндөй гэдэг газар. Тий. Тэгээ энэ манай малчт маань ингээ оторлоод гарцсан байгаа. Ер нь хойшоогоо жоо хой бүс үү? Тий. Ийшээ ингээд юу даваад алтан мулгийг явж байгаа. Тэгээд ийшээ өдөр болоо явчихж байгаа. Өдөр сумтаа залгаа. Тий. Хойгуура хэдэн сумтаа залгаа. Алтан муулаг өдөр 100 араа юуны хинтийн өмнө дэлгэр тэгээд баяараа. Өмнө дэлгэр. Тий. Энэ юу нэ тий? Тий. Зөв. За эсхий туурахт нэвтрүүлэг. Сэлэнгэ аймгийн аймагтай 101 ирээл. 101 хоёулаа нэг уцаар холбогдоо тийм үү? Тий. Нэг ажиллагчтай. Бүт сумаараа нэг ороод. Ерөө сумнууд анх удаа ирж байна. Энэ сум орнотынхаа өвлийн одоо энэ бас сүмсдийн байдал болон ард иргэдийн сайхан үүх өвс соёл гэдэг одоо бас сайхан соёл түүхүүд байгаа шүү дээ тийм ээ. Энийг бас нэг сайхан сурчлах, таниулах зорилготой эсхий туурахт нэвтрүүлэг баг хамт олныг сайхан өгтөж хүлээж авч хамтран ажиллаж байгаад нь талархж байна үү дээ. За баярлалаа. Одоо тэгэл ерөөс сумаа хэдэн багтай байлаа сайхан бүгднгээр одоо тойрно да. Тий, манайх 3 багтай. Тий, алгацсан баг манай буган тосгоо. Тий, одоо бид нар 1-р баг 50 гээд 1-р баг дээр байна. Манай 2-р баг маань буургачин гээд багтай. Тий, 3-р баг маань одоо эндээс нэг 80 км-ийн зайтай. Хичнээн хүн амтаас юм байна. 3000 гаруй амтай тий. Тийм сум байгаа. Ямар үнэтэй угсаалтан юм юу вэ? За хизээнээсээ л энэ 90 суманд маань газрын хүмүүс идээч ундаалж газар тариалангаа. Тий, газар тариалангаар. Тий, анх бол энд 90 сум үүсгэн байгуулагдахад галттай нэртэйгээр бүрээд иргэдээ одоо тухайн үеийн одоо бүрээд иргэдийн одоо олонх байсан. Тэнд одоо 90 сум маань анх 90 сум гэж үүсчихсэн. Тэгээд элгээлтийн эздээр газрын элгээлт үү? Тий, маш олон одоо атрын одоо 1-р аян, 2-р аян, 3-р аян тий энэ аяны хүрээнд маш олон одоо Монгол улсын хэмжээний хүмүүс зорж иж нутагт бас өнцөг болонго зорж иж ажиллаж ирсэн. Тэгэхэж одоо тэгээд одоо холимог байх нь шүү дээ. Олон угсаатан бас оршиж байна гэсэн үг шүү дээ тий. Тий. Одоо манай 90 онд маань одоо 21 аймгийн бараг бүгд одоо ирж сууршиж амьдарч энэ сайхан нутгийг өгөөж хүртэж сайхан амьдарч байгаа. Тий. Манайх ч насоо ихтэй ер нь бол Сэлэнгэ аймгийн одоо газар нутгаар манай 90 сум ч хамгийн том. Ой сангийн бас дийлэх үеиг 90 сумд байдаг. Одоо тужийн нарсыг үргэлжлүүлж байгаа юм шүү дээ. Одоо ингээ тужийн нарсаас эхлээд ингээ явчихж байгаа байхгүй. Тэгээ ийшээ ингээд энтэй болоод одоо Монгол улсад байдаг бүхий л төрөл зүйлийн мод 90 сумд маань орж н одоо удахгүй болох бас мод бэлтгэлийн 100 жил маань бас болгож байгаа. Мод үйлдвэрлэл анхны үйлдвэрчний эвлэлж энэ 90 сумаас бас эхлэлтэй бас гэж хийж болно. Ийм сайхан нутаг байгаа. Сумын одоо яг нэг багийн хичнээн одоо хүн. За манайх 1-2 дугаар 1-р баг тий. Тий, 1-р баг. 1-р баг одоо хичнээн өрхөөлтэй. Хичнээн хошуу. За 1-р баг маань ерөнхийдөө 800-аад өрхтөө 1000 гаруй хүн амтай. Дийлэх иргэд маань бас ингээд нэг
малчин иргэд маань байдаг, мал бүхэн иргэд маань байдаг. Сумын төвдөө бол төвийнхаа бас нэг хэсэг аль байдаг. Дийлэх одоо нэг эрхлэх аж ахуй нь болохоор ерөнхийдөө манай 1-р ангийн онцлог маань болохоор мал бүхий малчин өрх маань байдаг. Ингээд зөглөдөг. Дотор яг одоо юм их цас унс үед болохоор яг уулаа бараадаад одоо энэ уулын энгэр халцгаа энэ газруудаар яг мал бэлчгээд ийм тохиромжтой тий ийм байгаад байгаа. Нам дор газруудаар ингээ нам ингээд зас нь ингээд дарсан байгаад байгаа болохоор мал бэлчгээд бас хүндрэлтэй нэг ийм нөхцөл байдал үүсэж байгаа. Бас нэг үеэ бодвол бас нэг ийм одоо манай малчт маань бас нэг ийм хүндрэлийг нэг удаа үдцсэн болохоор энэ дээр бас сэтгэл зүйн болон одоо нэг ийм эдийн засгийн ийм бэлтгэлтэй энэ өвлийг бол сайхан өнтөд авнаа л гэсэн юм бодолтой байна. Хадлангийн үед одоо бас сумаа ер нь хангах хоёр нь өвсний гарцаас яаж. За манайх бол өвс одоо бусад аймагуудын нийлүүлдэг ийм сум. Бусад аймагуд өвс нийлүүлдэг. Тэгээ өвс нийлүүлдэг. Хадлагын одоо хизэнээс л социализм үеэс энэ хадлан бэлтгэдэг. Тэгээ одоо усын нөөцийг бүрдүүлдэг ийм сум. Энэ жилийн үед бол бас нэг 100 бас их гантай байлаа. Одоо бас ойрын үед ойрын үед бас ийм болоогүй 100 бараг болохгүй хавар намар болоогүйгээр энэ намар ч бараг 100 болоод тэгэл өвөлтөөгөө ингээ золгочж байгаа нэг ийм цаг үед бас тий ийм цаг үед бас бид нар бас ингээд байж байгаа. Хэдэн одоо аймаг гэх юм сумыг ер нь одоо тийм өвсөөр одоо хангаж байгаа юу? Тий энэ жил бол яг нөө манайх ч нөр гантай байсан болохоор бизнесийн хадлыг хэлгээгүй. Яг өрхийн хадлагаа хэлгээд өрхийгөө одоо энэ өвлийг яаж одоо сумынхаа иргэдийнхээ хэрэгцээг яаж хангах уу гэдэг дээр л гол төлөвлөж анхаарч ажилласан. Тулдраас авсан байгаа. Тий авсан. Тий. Отордоо болохоор яг сум дотор явж гэнэ үү өшөө сумын газар дорч гэх юм. За манайх бол яг сум дотор л явна. Тэгтээ бас үсгээ бүр гаргацсан байгаа юу тий? Тий. Гэхдээ манайхаар бас их оторлно. Нааш. Одоо энэ хонгорын нуруугаар одоо яг тэрүүгээр бас нэг яг энэ оторлох юм бүс байдаг болохоор манай сум руу бас нэг одоо энэ жавхлант болон дархан сумын хонгор сум болон хүмүүс их оторлож ингэж явдаг ийм бүс нутаг байдаг. Эсхий туурч нэвтрүүлгийг бас багам толныг өгтөж хүлээж авч энэ сум орон нутгийнхаа энэ сайхан байгаль хангаа уул усныхаа олон сайхан түүхүүд оршиж байгаа. Энэ малчин ард иргэдийнхаа яг энэ одоо хөрсөн дээр болж байгаа бодит амьдрал тийм ээ. Энэ сайхан түүхийг бас хамт бичиж хамт явж байсанхан ингээд нутаг орон сумаа сайхан их төрийнхээ ажлынхаа хажуугаараас цаг завыг гаргаж ажиллаж байгаа нь бас өөдөө талархж байна. За. Заавдлах уу? За тэгэх. Сайдын үнэний тижэл, ордож байгаа махны үхрийн тижэл, дахианы тижэл, туулын тижээлүүдийг импортоор оруулж ирж байгууллага болон бэлчээрийн аж ахуй эрхлэгч мөн эрчимдсэн мал аж ахуй эрхлэгчдийн хэрэгцээ шаардлагад нийцсэн чанартай бүтээгдэхүүнийг нийлүүлж мөн төлбөргүйгээр тижээлийн жор гаргаж өгч эерэг үр дүн үзүүлэн хамтран ажилладаг. Та бүхэн манай компани оруулж ирж байгаа бүтээгдэхүүний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл Max Care Mongolia Facebook хуудасаар болон 7017 77 57 95 11 47 97 80 Тэг4 88 82 дугааруудаас дэлгэрэнгүй мэдээлэл аваарай. Liban брендийн Eco ариун цэврийн цаасан эрүүл ахуйн шаардлага хангасан дэвшилт технологиор үйлдвэрлэсэн олон улсын ISO 9001, ISO 45001 стандартын шаардлагад нийцсэн байгаль орчны ISO 14001 стандарт хангасан 100% цэвэр байгалийн гаралтай түүхийд нь тусгай сортын термил мод усанд хурдан задардаг будагч бодисгүй, үнэргүй, торгомсог зөөлөн, харшил өгөхгүй, эдийн засгийн хэмнэлттэй. Ус, тос маш сайн шингээдэг, бүх насныхны хэрэгцээнд бүрэн нийцсэн. Өдөө орон нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 91 9970. Яруу зүйл компани. Best хачир стандарт гарал үүслийн бичгтээ бүх төрлийн хачир, даршилсан ногоо, салат, кимчи, органик манту, дүүпүү зэрэг бүтээгдэхүүнийг бүх сүлжээ орон нутаг зах худалдааны төвд нийлүүлдэг бөгөөд сав баглаа бодол стандарт хангасан аялал зугаалганд авч явахад авсаархан бүх төрлийн хоол маханд хачраар хэрэглэхэд төгс зохицох бүтээгдэхүүнүүд. Холбогдох дугаар 9011 41 28.
Дэлхийн стандартад нийцсэн бүтээгдэхүүн бөгөөд ингэний сүүн байгалийн уураг, амин дэм, эрдэсээр баялагтул дархлааг дэмжиж, хоол боловсруулалтыг сайжруулж, харшил болон мэдрэлийн тогтолцоонд эергээр нөлөөлөхөөс гадна хордлого тайлах үйлчилгээтэй. Түүнчлэн жирэмсэн үеийн болон төрсний дараа эхийн нөхөн сэргээлт нэрэн шарлалтын үе хэрэглэхийг зөвлөдөг. Эрүүл мэндээр хэмнэлдэг танд Монголын говийн шимийг Camvel өдөр бүр хүргэн хөдөр нутгийн унаанд тавьж үйлчлэн. Утас 75 75 80 80 Camvel брэнд ингэний хормог. Хулсны хандтай аяг тавг угаагч бүтээгдэхүүний давуу талууд байгаль орчинд ээлтэй эко хэрэглээ. Нэг туслаар хоолны тос бохирдлыг үр дүнтэй арилгана. Тусгаал нь нэмсэн чийгшүүлэгч найрлага нь гарын арсыг хураашуулахгүй, харшил үүсэхгүй. Аяг тавган дээр савнгийн үлдэгдэл үлдээхгүй, гадаргууг маш сайн цэвэрлэнэ. Бэрсүүд журжийн ох нэмсэн тул зөөлөн сэргээгч үнэртэй. Гэр бүлийн хэрэглээг Green Leaf Martas холбогдох утас 9912 TGS 2 88 3 53 11. Японд өдөр бүр хэрэглэгддэг шинжлэх ухаанд суурилсан хүнсний нэмэлт эрүүл мэндийн бүтээгдэхүүнийг албан ёсоор V-Drug Mongolia Монголын хэрэглэгчдэд хүргэж байна. The Wise Man's Dining хоолны дараах сахарын өсөлт, өөх тосны хуримтлалыг бууруулж, хоол боловсруулах хэрэгтний үйл ажиллагааг дэмждэг. Өөх тостой хоол идсэний дараа нойр булчирхай өвдөх, хоолны дараа цусан дахь сахарын хэмжээнд санаа зовдох хүмүүрт өдөр тутмын эрүүл сонголт. Утас 93 TGS 2277. Манайхыг 11-р хороолол Номингийн баруун ард Сивдэ байр Эвт төв Хангэ компани 2016 оноос үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Оросын холбооны улсын Miratorg Черкизово компаниас дахиа гахаамах, нугас, дахианы мах, хөлдөөсөн төмсийг олон нэр төрлөөр импортоор оруулж Монгол улсын стандартын дагуу шинжилгээнд хамруулан борлуулдаг. Хангэ компани бүтээгдэхүүнээ Улаанбаатар хотын томоохон сүлжээ дэлгүүр, хүнсний захууд, ресторан, хоолны газрууд болон орон нутагт захиалгын дагуу зориулалтын хөрвүүлт машинаар хүргэж өгч үйлчилдэг бөгөөд айл өрх албан байгууллага, найз нөхдүүдийн захиалгаар гэрт хүргэх үйлчилгээ үзүүлдэг. Холбогдох дугаар 94 99 94 88 91 99 94 88. Гушганы самрын унтаг. Эрүүл мэндэ нэг халбгаар дэмжиж. Омега 3 болон лецитинээр баялагтул анхаарал төвлөрөл ой тогтоолтыг дэмжинэ. Ханаагүй тосны хүчлүүд нь зүрх судасны үйл ажиллагааг хамгаалж, амин дэмийн антиоксидант нь арсыг толгор, залуу харагдуул гол боловсруулалт сайжруулж, стресс бууруулж, тайвшруулан нойрыг дэмжих онцгой давуу талтай. Байгалийн гаралтай бүх насныхан тохиромжтой. Смути, каш, сүү, өглөөний хүнсэнд амархан, амтрахан хэрэглээрэй. 86 23 93 10. Сураг дарган сайхан үлдэж гинэ үү? Хаан сайн явж байна уу? Тавлаг сайн явж ирлээ. Ажил алуу энэ. Өндөр. Явсан гадар мал сүргэмэнд хөдөөж ахын байлдаа танилж явсан чамд их баярлаа. За баярлалаа ахмад гээд явсан газар түүх ариун. Их юмыг сурж явна да. 18 80 сундуудаар тэгээд та явж байна да тэгээд. Сайн явсан байна. Тасралтгүй л одоо явж байна. Тэгээд явахаас яхахтай сайхан мал сүргээ малдаж яваа энэ малчтай сайхан зорин очиж. Харин тэр одоо мал ямаараа хөвдөлөж одоо улс төрийн нэмж юм. Нэг мал ондораад мен сүрэг тарган гаруул мачин биднэс чи би тамар сайн гардаг байхгүй юу? Малын гарцгүй. Малын. Иртэл одоо тарган мал таруурын ашигтай гэдэг чинь хаал жаахан биерийн жилийн дээр өнгөлөлт малыг л анхаарч гээдэс татсан. Малаа тэлэл явж яддаг гэн. Дөрвөн гөлөлтөө малнаас том их ухаан бөзөр малчгүй. Тэр малыг арчиж одоо малын сэтгэлийг уншна гэдэг бол одоо Баянгалигийн бугцын улаан толгой гэдэг багт насаараа мал маллаад. 2000 онд одоо яг дөрөвт анх усаймгийн гаралтай гэн бөхмөрнө. Бөхмөрн. Тэгээд 64 онд Баянгалигийн 5 цагаан ус гэж ховдын уулаар таслаад гадар нустагийн баялгаар шилжүүлж баг нэг багийг. Тэгээд энэ шилжин орол би 18 тагаас нэглэхэд нүрхийгээд. 11 таг дөрөвдүгээр ингээс баг сургуультай 11 тагаас аав ээжийн гар дээрээс тэл мал цусан юм да.
Ер нь тэгээд хураг ишгнээс эхэлдэг шүү ах маань багасаа. Хураг ишгнээс л эхэлдэг. Тэгэл эхэлдэг тийм ээ багасаа. Малчин хүн бол 1000 мэрэгчлийг заа гэж. 21-т ангир бол нэгдлийн 500 хон эхэлж малцсан байхгүй. Нэгдлийн үед. Нэгдлийн үед. Аа. Тэгээ намын төв хорооноо 9-р бүрийн заалту дагуур төлөвлөжөөсөө. Аа. Ирээсээ тэгчнүүдэ нам хатуу байсан, захиргаат л хатуу байсан. Бүх юм норомтой. Бүх юм норомтой. Гурал хүртлөө норомтой байсан шүү дээ. Тэр бүхнийг даван туулаад тэгээд яах вэ? Хөдөлгөөс нагавья нэлээд юм. Төл малын ерөнхийдөө хариуцсан. Төл мал. Тэч бас хуваартай те адуу хайрдаг хүн өхөр малдаг хүн тустай байдаг те. Их хонийг төлөж одоо заримдаа 100-аас 95 төл 90-аас төл авчихсан. 525-аар сүрэлдэг байсан. 550-аар сүрэлдэг байсан. Тэр дотор нэгдлийн 80 их ямаа гэдэг байсан. Нөөдрүүлж 300 грамаар их яманд 280 грамаар. Тэр 3 сарын 20-наас үрд 60% заавал их тушаадаг юм норонтой байсан шүү дээ. Тэр бүхнийг л одоо самнал байгаад тэгэл даван туулж иш гоожуулаад даван туулжлаас юм да яах. Ааха. Нэлээд хөдөлгөөр хийсгий. Тэгээд 11 жил их хон маллаад яг тасралтгаа малж ятал манайхан чинь их сарлаг ихтэй байсан юм аа манай барьгаад. Ааха. Тэг хазаагууд сарлаг малдаг. Нэгдлийн сарлаг малдаг. Тэг чи нэгдлийн сарлаг ч мөрөхөөд нэг сарлагын мөрөө ч мөрөн малж чадахгүй нэ. Би таныг нэг сайн малчнуудаа эконик сайн малж яаш. Та нэг манай нэгдлийн өхөр сөрөг маллаад нэг гүляныг сумнэгдлийн дарга баригадын дарга мар бүгд ирд юм аа. Тэгээд түүхч байгаас нь жави нэг өрөөд нэг таварун сарлагдаг үдэдал дил. Над нэг сайн юулж нэг сайн хачаад. Тэгээд нэгдлийн 15 тавар нэг саалчт байсан 15-ын бүрүү ялгадаг. Баг нэг нас нэг өвчвөр бүрүү нэг тугал бүрүү маллаад өгдөг гэдэг. Тэгээд нэг 6 сарын нэг төлөхийн тооцоо болоод нэг өхрөн нэг хоноо нэгдүүлээд нэг 4-5 казаг малчин нэгдлийн дарга дагуулж ирлээ. Хайсаман гэж казаг. За. Сум нэгдлийн дарга байсан. Ааха. Тэр хүн гуугаас алдв. Баригадын дарга гэсэн баг тийм. Баригадын дарга нь гай өгөж сум нэгдлийн дарга хайсаман гэж дандаа казаг усул байхгүй. Зөв. Тэгээ нэг өхөр маллаад манай сувын үйлдвэрийн даалгавар нуур дууслаа. 30% одоо бүр нуурлаа. За. Одоо өхрөөс болж хорогдол гараад болдгоо. Та нэг өхөр маллаад. Тэгээд сарлаг өхөр малнаа гэдэг чинь амар бишээ. Нэг зүрхэн гэж нэг том уужим салаа байсан байхгүй юм шиг. За. Уста. Тэрнийг чөлөөл. Нэг 3-4 хүн айл хонд ус. Сарлаг аль эзгөө хэрдэн таргаж гэж сайн аваад. Тэгээд утрын юмар байхлаар сарлаг чинь нүднээс цааш кимөр хол цоглог мал. Сэргэж байдаг. Сарлаг ирүүрээр дахлаа сарлаг дуран дутар димаа гэж би текст байхгүй. За. За тэг туршлагаар. Тэг зөвлөж өгөөд. За тэг туршлагаар та нэг малдаад өгт. Тэгэл нэг 6 сарын тоогоор хонья нэгтгэл хонья нэглээ явж дутгалгаа явцаа. Тоолж өглөө. 3 малч миний хонья бол нэг 2 инчгээр над нэг саа хачаа чулуу хачаад энэ хэвтэ бодох. Чулуу хачаа нэг данхраа хачаад нэг талслаас нэгдлийн 15-аар нэг саалтын бүрий цуглуулаад өглөө. За. Авина 2 сайн малчны гэсэн тэр 2 сайн малчин ч өглөө. Уруула 200 маллаа л их. 250 бүрий сүрэлжээд излээ. За. Тэр хачаан чагтаа нэг 7 хоног хариулаад тун дасгачаавал тэгэл нэг энэ хэвтэ усан байхч бараа авчны күрээ усан хавар 5 сард. Күрээ усан жалахгүй ус дагуулаад хариулаад хонь хэвтэ дасгачаад сүйд мөрөө аварлаа. Энэ ч хоньнаас амар бол. Энэ ч би тавын мэдээ ярилцал бат. Тэгээд одоо тун ёстой сайхан нэргүүл дасгачаал тун. Тусаад жаргалаа. Тэгээ нэг хүн бас замшд юм байна. Эрэм бүр. Дараа жил гунжим болохтой нэг ихрийн сүрнүүд ялгаж өгчөд гуны нэг шүтлэнгийн авч тоосраад биднес чинь. Биднес чинь нэг сэр хавсын өөрхнөддөг севсвасын бит малда дондорулдаг юм байхгүй. Бид энийг урсан бэлтгэж тэр дугаар маллаар тушаачгаад дээр нь бүр авна гэж. Нэг эрэх дээр нь дахиад бүр авчаад. Нэг нь бүрүүгээ хариулаад хоёр нь бүр амнаа нэгдлийн нэг бүх мах их хил дээр пүүн дээр тавиад авчаад.
Тэгээ нэг мөн шүлэн чинь нөгөө 45 км махна төлөвлөгддөг байхгүй маань. За бас. Тэгсэн чинь намар тэр холвоомор кокергийн бааз гэж 2 том бааз хоорон урсул тушаадаг тийм баазнууд байдаг байхгүй. 8 сарын сүүлээр одоо уус бар ховд баруун малууд очдог. Тэгээд сум баригад гэсэн. Тэр 3-8-аас лээдэртэл нэг 2 суур мал урсуур авдаг гэсэн байхгүй киллээд. Хэлээ ноормтой. Яста тэр Австрали яста явлаа. Нэгдийг шаардсан 64-аар хужир уулуулаад. Нэг устаа ногоонор сумын буратын хойцалаг нэг ээжгээс ал тэн отор жинхэнэ маяг тачаад дунаад илгэн кэвч явлаа. Тэгээ нэгдлийг хоолыг хужир малт. Гэт 15 хоног нэг хон цагтайгаа нэгдлийн даргана. 15 хоногт нэг хон. 15 хоног 3 хоног гэсэн шүү. Хоньмах. Тэр нэг захын суурьатал бичигдэг алал ичгээл отор жинхэнэ хотгоосраар 3 сар маллаа тэр орчин нөхрийг. Тэгээ тэр нөхөр чинь нөгөө хужир уулгачгаал нөгөө юун дээр чинь яг тэр малын бэлчээр дээн. Тэр нөхөр чинь нөгөө янцглал хэвтэй байна таргалал. Орчин нөхөр. Тэгээ яг амнаа нэг шалдгааг нэг салгийн бөдөн мөх тавьсан биднес дандаа засаал авдаг. Засаал хэвтүүлчэл 3-4 хоног босол салгчгэн босол юу тэр 502 татсан нэг бор мөх байсан. Тэр Орсын гил дээр авсан тэр 612 тэг таргалд байна. Салгч баслын. Тэр мод шүтэн чинь нэг шүтэн чинь 125-аас дээш татыг махан давдаг. 125-аас доош татыг каринтлыг гаргачдаг байсан юм. Одоо энэ 125 татыг тат 65 гэлээр татуулна шүү даа. Сүүний үлдвийн даалгавар. Одоо тийм болгох шиг тэгэл маллал одоо зүм маллаад байна шүү дээ арчлаа тийм. Тэгээ тэр нэг шүтлэн чинь дөөсөнтэй биш нэгдлийн шүтлэн тархлаа нэг шүтлэн дээр 70 кг мах нэмд юм байна. Нэмж. Бас таргалд юм байна шүү. Одоо тэр таргалч одоо малчин хүний одоо өөрийнх нь. Өөрийн одоо бичийн гав яахгүй. Гавь шүү зүтгэл шүү дээ тийм. 5 тонн 6 тонн мах тавуулаад нэг шүтлэн бүр тэр гайхчаа. 6 тонн мах тавуулаад биднес. Тэгээ нэг 3 малчин дээр орстуу шаачгаад 6000 дээр авлаач ястаа нэг көлөлгөө нэг авч явлаа шүүгээл маань ирж ядүүлээд. Тэг би тэр 8 жил хоршоо нөхөрмал нэгдлийн нөхөрмал гутуга махан 8 жил мал. 11 жил нөхөрмаллал тэгээд хойныг одоо та хэдэн жил явсан? Хойно одоо хэдэн жил? Хойно 11 жил. Хойно 11 жил яваад. Хөрд 12 жил. Хөрд 12 жил. Тэгээ анчөрлийн маллаг. Тэгжэл яг манай ахлах малчин юм гэж манай нагцх байсан юм аа. За. Тэр ахлах малчнаа нэрээр явдаг. Тэр биднес гуруула аймгийн хошоо ургаавал. Тэгэл 90 он ч нөгөө гэрэ түрээгээл тарж түрээслээ. Тэгээ би нэг 42 хөр түрээслж явал тэр 42 жил дүмэн маллал сүйд нь бүр хувтараад сувын алуу хаагч миний нөхрийг бүр тарган гарсан гэд дандаа дарган алуу хаагч нар хувааж авсан бил. Тухайн үед. Тухайн үед. Тэгээд түүнээс бол мал сайн маллаад байгаа шилд одоо тийм шүү дээ. Хөдөлмөр малчин хүний хөдөлмөрөд одоо маллынхын өнгө зүсээр тардаг шүү дээ тийм ээ. Тэгсэн чинь тэр сүмнэгдийн дарга сүйд нэг аймаг хоошоо ургаад сувын үйлдвэрнээр нэг 30% нурсан сувын үйлдвэрийн даалгавар бүр 30%-аас дээш өргөд дэвлэгнэ. Сармын дараад хамаг юм биелэгдээд. Тэгээ их магтчихсан одоо. Би тийм хөдөлмөр хийжсэн. Хөдөлмөр зүтгэл. Гэхдээ ер нь бол сарлаг малч одоо уулын тайгын бас зэрлэг ер нь тэр хяраар явдаг авч шүү дээ. Сарлагч нь аль нь зэрлэг мал байхгүй. Шивтийн ургамал ээждэг тийм ээ. Ургамал ээждэг аль үйлийн хүйт мос аль уулын ороод гарч явдаг. Нэг кэвтрүүцгэр гэлдэг. Гэтэл цадах юм бол сарлаг кэвтэ амар бол байдаг. Тийм л байсан юм да. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Японы тэргүүлэгч хүнсний тос Нишин Ойлё албан ёсны эртэйгээр хөдөлд алагдж эхэллээ. Онцлог давуу талууд 100% байгалийн гаралтай бөгөөд холестерин агуулаагүй, эрүүл мэндэд тустай. Омега 3 болон Е амин-димээр баялаг зүрх судасны эрүүл мэндийг дэмжинэ. Тосны шингээлт багтаа шарсан, хуурсан болон бусад хоолнуудад элчилгийн шингээлтийг 20% бууруулсан
хоолны амт үнэрийг өөрчлөхгүй байгалийн амтыг хадгална. Утас 9442 99 90 76 76 55 85. Манай мэрэгжлийн чадварлаг тогоочдын баг бүрэлдэхүүн нь Монгол орны үнцэг улам бүрт хурам найр, ургийн баяр, аймаг сумдын ойн арга хэмжээ, цолны найр, байгууллагын зугаалга гэх мэт бүх төрлийн хээрийн арга хэмжээнд 21 аймаг 330 сумдад хүрч үйлчилдэг гэдгээрээ онцлогтой. Бид орон орны амтд хоол, зууш, салаад, амттан зэргийг чанар стандартын дагуу таны захиалсан газарт халуунаар нь үйлчлэх болно. Мөн бид уул уурхай, барилга, үйлдвэрийн ажилчдын нийтийн хоолыг хариуцсан ажилдаг гэдгийг дуулгахад таатай байна. Чанар, үйлчилгээ, шинэлэг амт, Stable Catering UB. Захиалга утас 9933 7941 99 99 2 Stable Catering UB. Нүүдлийн соёлд зориулсан малын зөөврийн сарвчийг манайх захиалгаар хийж байна. Чанар хийц сайн, угсарч зөөвөрлөхөд хялбар, орон нутгийн унаанд үнэгүй хүргэн. Зөөврийн өвөлжөө хаваржааны захиалга авч байна. Жилийн 4 өдрөлд зөөвөрлөн ашиглах боломжтой, бат бөх удаан эдлгээтэй, байгаль дээлтэй, таны санхүүг хэмнэн. Овор хэмжээ нь буулгаад ачаалахад портер машинд багтана. Бод, богийн хашаа, усны болон тэжээлийн онгоцыг мөн хийж байна. Манай хийж буй сарвч болон хашаанууд хийц болон эдлгээ сайтай тул малчин олныхон талархлыг хүлээсээр байна. Холбоо барих утас 86 тэг 2 98 тэг 9 88 тэг 2 98 56. Одоо хэд үрж байна та? Одоо хэд үрж байна та? Би одоо 74 боллоо. 74. Цагаан цагаараа 75 ах. Зөв. Энэ жил одоо надлангын бодвол хэр өвөл болж байна хаа? Нүүднхийг бодоход энэ жил Цас нь хэр вэ? гарцтаар. Нүүднхийг бодох цас ихтэй. Цас ихтэй жоохон хурмураа багтаа байв уу? Урвараа багт энэ зүн гандад жаахан газрын гарт. Хатаа утрын усууд их байна юм байна. Тийм үү? Игний ерөн утгийн утрна гэж мэддэг байсан уу та тэгэл малын төлөөх нь утрд гардаг болно шүү дээ. Ааха. Тэгэл манай үйлчил зүн жаахан айл тусдаг тэр үлийн цаана байна. Тийшээ. Жаахан айл тусдгийн жил их өвс байхгүй тий. Ааха. Манай хөвн нэг 100 гаруй өхөр гэрдээ тэжээл байдаг. Зөв. Үхэр нь хаашаа үхрээ бэлчээсэн үү? Өхөр тэр гэрдээ эдгээр тэжээлэг бэлчээгээл байдаг. Тэгээ морин унаад малдаа явж байна та. Морин арай юу гацсан болсоо. Малын хөлөөр малдаг тийм ээ. Миний морин уу. За ахын одоо дүүгийнх нь нэвтрүүлгийг дэмжиж хамтран ажилладаг байгууллага. За. За. За ингээд малчин төмний төмөндө гарын бэлгээ бас надад дамжуулж өгүүлж байгаа. Одоо тэгээд сар шинд өгч байна да тэгээд. Сар шинд өгч байна аргагүй. Ааха. Эсхий дүүрхтэн үзүүлж байна. Өөдөр ярьж байгаа юм уу? Тэр юу вэ? За чамаг ингэдэй. Хөдөө ирэх гоё юу? Хөдөө мал дээр ирэх гоё тийм ээ? За. Дуулдаг хүүхдээ нахын гоё бэлэг өгье. Хэн дуулах юм? Загаас дуулуулаад өгч. За дуулч. Онж тавхия. За баярлалаа. Хорой. За ингээд ахын одоо ийм гоё бэлдэг өгнө ингээд. За. За ингээд энэ болохоор ингээд далаа байцааны. За. Ингээд та дөрвийн дунд өгж байгаа шүү. За юу. Дөрвийн дунд ажил. Тий. Манай нэвтрүүлэгтэй ингээд хамтран ажиллаж байгаа. Эдний одоо энэ их гоё штэ. Энэ далаа нөгөө байцааг ингээд хатаацсан заа юу. Тэгээ гоё чихэрлэг байна, халуун ногоотой байна, айгу зөөл амттай. Эдний хамт олноос өгж байгаа шаханд заа юу. За. Танай ханга амтын хэр байх вэ? Чон. Амтын байна. Байна. Тэр тавь шүү гав. Ааха, гайгүй юу. Мэрүүл байна. Ааха. Өвчлэн. Нэг дагдлын хоколын эцгээр хайдаг нүтгэж. Бас тех бах те. Баяр тавьжирэл. Малуу шүү. Эцэд хойгуудаа тэнд дайруулсан. За, чон руу. Чон. Дайрч гэнэ үү? Дайрч гэлээ. Ааха. Тэгээд авахлаагаа зүгээр. Мэн яагаад. Хүн рүү бас тэгээд бас дайрна. Та нөө чонтой яснаг яриач их.
Одоогоос 5 жилийн урд би нэг хонь хариулаад сайхан цасвалтуул яг ийм их 20 сая бүтэн зөөлөн цастаа. За. Хоньна дээдгээр нэг бүүцгэр юм нэрж байна. Тэгж арай чи яг бол би бас ингээдээс нас залуу гайгүй нүтэж байна. Ааха. Юугаа өнөр дээрх мортагаад ангины хөрмөр мортагаад давхад тэр хоньна дээд дуусч чон. За. Нэг хоньна хонцг дээрээ савангууд би тэр дундаагуур усч миний мөр тэр яг тэгээ надад хараагаа нөгөө чон. Нэг хоньна тэр. Тань руу дайраа. Надад дээр. За. Тэгээд миний мөрөн дээр цоныг өчгөл дунгаа. Юу чавчгийн дунгаа. Ааха. Тэгээд би бас надаас болсон юм аа. Чавцунгаа зэрэг нөгөө чон ухаалтад унчихгүй юу? За. Хамар нэг хаа дунд нэг хуйлгээд арныг самурдад унгаач. Морих мондог ухаантай шүү те. Миний мөр ястаа сайн мөр. Хамгаалж байна. Одоо ч унлаад дунд бүр хайрлаад. Тэгээ нөгөө чон ухаалтад унчихгүй юу? Тэгээ дээрээс харж яасан чинь нэг хоёр бөөрнийгээд бүлцгэж байна. Ухаалтсан байна. Ухаалтсан байна. Амьсгалтай байна. Мэдүүчтэй дээр хараад гэнэ хүзүнээс нууцлаад нэвсгэж чирээд алчих юм уу гэж бол цулуурын тайлбар үзээд нөгөө чон дахин бос чирэнгүүт миний готлын түрэнэ. Энэ Монголын готлын түрээ татчунгаа. Хаа. Унгаагч видео ханцуутай энэс ингээд зуужаад. Чир өвнө хоёргол бэстэж гэн. Тоглолчаачаар хоошлохраад байна. Бүр 8 мэт чигтэй чинь энэ чинь нэн муу гарч яасан гэж. Одоо энэ байна нэ. Яскирч над хуураар нөгөө гэж. Бэлтээ дүүрээд. Яа, яста доктор муу хаалал би чигтэй хамаалаа. Тэгээ энэ талдаа нэг жоох муттай явсан нөгөө ч хамрууны нүчлээ юут мэддэг. Мэдв. Цогтаа шийдэж нэг бас тэмцээд байна шүү дээ тий. Тэгээ болгоод нөгөө модаач энэ гараа нөгөө чих юм уушгаад авсан жаг сулдгээд. Цуснууд нь бүр 8 м чирсэн байгаа. Мөрийн үчээд зүгээрээ яасал да. Дахиад нүбэдагаач дахиад лавс нөгөө чон тавиад орлоо. Ааха. Чихэр мушаад. Чихэндээ мангар юмзэг байл. Чихэндээ юмзэг байх нь. Чихэндээ тавиад нөгөө чон энэ гарч тавилаа чонод дүүндэн кептоорлоо. Дэви бас чон мод миний мөрнөд гүйгаач мод харихгүй төдүүхнийг 500 м очоод зогсоод байгаа юм. Бас нэг хаяа явахгүй шүү дээ. Хаяа явахгүй. Тийм ухаантай. Идэл 500 м очоод зогссон. Тэгээд энэ гараар муух нөрөж явал ингээл энэ хормонданд ингээл нөгөө чон ясныг яваад гсэн. Нөгөө чон түүндээ кептоод гсэн. Чихэнийг мушгуулж яваал тэгэл. Чихэнийг мушгуулж явлаа гэдэг. Тэгээд яг өдрөө 2 цаг болж байна. Тэгээд манайхан энэ бэр хүүхдүүд нөгөө өхрийнхаа ваасчээс хотораагаар цэвэрлчгээр нэг өдөө хоолмол идэл тэгжээч. Тэгсэн чил нөгөө мөрөнд арай хурж нэг жалгуур оруулаад нэг энэ гарааны kütlэр мордчоод хойноо гэрээр гэл цачгаад гавхлаа. Гүнэн өрөөсөн гартаа яах вэ? Тэгээд яг тэр ихтэй дэрэг доцор зогсдгоор шууд гэрийн нүдэнд орсон. Ирмөрөнд бас ухаал байдаг. Монгол одоо тийм сайхан ухаантай. Тэгээд гэрийн хаалганы нүдэн дээр яг босх дээр зогсоод аав нь бадрлаа чонд бариуллаа гэсэн чинь манай бэрэл хачграад гарал энэ аав их ёсгоо ягаад ирлээ гэсэн. Өө энэ гэсэн. Нөгөө бэр үйлэл нэг цуснууд болчихны хамтрууч нэг хайч авсан кэргад нөгөө дээл мэдгээр гөрдөө хатны мөр хавтаад гараад ясны үрээ. Тэгэхэд ёраагөр түргэн дуудаад оглоо. Эвч. Аав чондор үлдийгээр имэйлээ гаргал нь хугарсан шиг байна энэ. Тэгээд эмчрээ нэгэд боочгод энэ асны энэ тогтоо энийг нэг боочгод тэр хооронд нөгөө эмчтэйтэй хооронд нөгөө жуулаач манай нэг самунаад юу отэр чон байсан гадар очоод ямар байсан ч. Тэгэд нөгөө чоны чинь нөгөө хоёр алга нөгөө чон түүндээ кептэн байна. Тэндээ яваагүй байж байгаа. Яваагаа тэр. Нөгөө чирсэн нөгөө цаасан дээр бүр тай биднээс бол зүрхний кала факт яаж тасалсан өсмөр гайх чинь. Тэгээд чоныг алчихлаар тургнаж болооч энэ олон түмний үйлчлээд жолооч дайч болохгүй. Чоныг дайч аваад яах. Зор гуугаад тэр одоо яагаад яваагүй дээ шаргацсан байна уу? Шаргатад нөгөө хөлн өвдөд явах. Хөлн өвдөд явах. Тэгэхэд тэр газар дээр нь ихтэй тэр хөл нь одоо адуу өсгдүүлээд яагийн хугасна. Тэгээд дахиад сумнаас тэнгэрлэгч бол. Дахиад сумнаас сумынхнэр нөгөө ангидуулаа сумын захраанаг нэг живта хоёр буута гүнөө үлж. За. Тэр чолоо. Тэр хоорн тэр чон
Көлөн чигтээд бултаад тэр моднор алгоо. Баригдав шүү дээ алгоо. Уулзгал учирдаг хоёр байж тэ та хоёр. Бас хямар та. Ижил тэнгэртэй хүндээ харагддаг гэдэг. Тэгээд миний Эсвэл тэ? гүрэнээс авсан байхгүй. Байхгүй. Гадар дээр нэг. Тэг манайг ийжгээд бас их цагтуу. Ярьж байхад ингээд нэг сонсогч байгаа бол тухайн үед бол бас л амар том өстой тэмцэл шүү дээ. Тэгдгөө байдаг. Тэр зэрлэг аратантай одоо ингээд тийм ээ. Тэг Аюултай. томавараас гарсан гэж. Тэ. Одоо таны гар зүгээр үү? Одоо зүгээр тэгээд нөгөө би тэгээд манайхан ч нөгөө дархнаа нөгөө юунд давтдаг. Дархан давтдаг нөгөө хагалгаанд оруулаад. Ягаад тэр хоорондоо манай би нэг ламда давсан байна. Аа. Айгээд авчон бэрүүлээ аваад гайг итгэгээд хагалгаанд ороод гарын болоод гарна гайг нэг лам чин оо тэр чонаалж болохгүй тэглэг Аа. аавын чинь насыг 10 жил хойш татсан байна. Одоо 10 жил Их учиртай байна. аавч яахчгүй. Аа. Ямар нэгэн юу утусгүй аавчин доо эсмэн ямар ч юм гээ. Харин тэр чонаас чон байсан газар цагаан сүү татаад тэнгэрлэг амтэн сүү татаад тэр чоныг 50 замд юу. Гэхдээ нөгөө манай банд хойно гарч тэр чон алд юм лээ гань фонд балууд хийжээ. Эсвэл нэг анчаар муудулна гэж яасан энэ бэр бүр загнаад болдгоо тэр чон металл гэсэн металл. Тэр маргааш нь дахиад сумнаас хайжсэн тэр тэжүүхэн кепнэ гэж юм дээр чон өрөөсгөр нь Дагуулчихсан. тэр аруулаг байна. Тэгээд яв. Тэр чонаас муу муу болгож. Аа. Тэр чонаас үлгээд тэр хаврын бүр нуга гараад таснаас өрөөсгөр тэр чон тэнд явна гэдэг энэ улсууд яриад байгаа. Ярьж илвэ. Доглол явж илвэ. Тэр чон доо тэр мория гэж усан тэр яг мэн. Өрөөсгөр юм хэн сажигтныг чоны оодал гэдэг. Чон одоо тэгээд урд хөлөндөө нэг юутай тэмдэгтэй. Та гартаа нэг тэмдэгтэй. Ижил тэнгэртөө хүндээ харагч уулж явдлаа гэдэг дээ ах мэн. Тийм байт. Их их 6 жил бол одоо дөрвөн юхлгаагаар нэг дөрвөн ч нэг көл дээр мөрвөн жагнын датл дөрвөн жил амьд байт юм болдгоо би яриад байт. Түлээ сорнаа туныг өсөн дөө ирэх. Адуу бас тэгээ бас их ухаантай шүү. Миний мөр одоо тэр мөр авчих гоогчрын хайрлаад наврт нэг 15-20 хоногноор тавьчихсан. Манай банд тэр бүр хайрлаад. Одоо байгаа. Одоо байна надад тарна. Аа. Аав минь гарсан мөр ингээд хүн үлдгөө. Өстө амга аварсан мөр шүү дээ. Тэгээ явахгүй тэгээ таныг эзнээ хүлээгээд байж дээ. Анхан гараас усгтун нэг өснөр өнгөөгөө арчдаг мөр. Зөв. Их ухаалаг байж байна. Ухаантай Монгол адуу гэдэг чинь бол ер нь бол эзнээ хайж явдггүй. Хүний дайны ухаантай шүү дээ. Бүр гайхаад. Тэ. Их төвчээртэй. Я тэр тоныг тэр манай бэр ламд үзүүлээгөө тэр тоныг алвал бас муу болгож. Бас юм буруу ирэх байж үлээ. Буруу бас. Бас Күнэ гажал күнэ үйл явдал чи янзаар их л тоглолт юм ээ. Тэ. Тэгээд би одоо Тэ дүнэ. күнэ миний юу тэгээд яаж ч юм тэр түүнээс хойш би одоо 6 жил өвтгөвчөнгөө өглөөсгөн сулваахгүй юм хийж дан хөдөлж. Одоо таван гэж хүсэн ингээд зарим нь бааталч юм уу мэлх чагалцуу дөндөө шүү дээ. Бүр гэж зүгээр суучаад. Нэг өдөр кептэд гэрт өдөр барах юм бол дандаа хэр явж. Дандаа гата. Тэнд явж л одоо сэргэж байдаг. Тэгвэл миний одоо нөө гэртнэг өдөр өнчхөн шин нөр хөх. Аргагүй л биш юм байна да. Танд одоо чоны хямар шингэсэн юм чи одоо тэгээд одоо гадаа хэрэг шараараад явах юм шүү дээ ах минь. Тэгээд одоо яваад. Тэгээд одоо юут яваа амьд байх юм биш нас одоо утгаслаас өнгөрөөд 5-10 жил бол энэ хүүхдүүдээ ярьдаг юм даа. Сайхан түүх байна да ах минь Тэгээд тэгээд. ямар амьд хота энэ хойш таны хийж одоо ажилгээ күн тусдаа мэдтэй маллуур ажилгаа тэр өнгөтэй ёо найралтай октоудан зөвхөн хүйтгээл би яриад суудیں۔ Одоо нэг дөрөв начта нэг нь 5 дугаар ангид. Нэг дугаар нэг нь тэтгэл нэг нь гэрт өдөрчд одоо бэр энэ дөрөв тахгол басуучгаа тэгэл би тэр хотрал тэгэл тасрал байд юм да. За ингээд дүүн самдаа гарыг. За
За баяртай. За баярлалаа. Алла үнэрлээ. Ахын гарлаа. Минийхээ сая чангалаа. За. Мондөг. За нааш үнэрлээ ахын. Унаашэр. Тийм билээ. Тэмдэм. Тэр наашэр. За баяртай. Том болго ямар хүн болох вэ? Имч болох юм уу? Аа? Оо мондөг. За хавар ирнэ.